Монгол Улсын засгийн газраас дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олох боломжтой санхүүгийн дэмжлэгийн талаар танилцуулъя. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинжлэн баталжээ. Мөн засгийн газрын 2024 оны 3-р сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоолоор багш мэргэжлэр суралцагч болон багш ажилтны хүүхдийг тэргүүлэх эрэлттэй мэргэжлэр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын засгийн газрын тэтгэлэг Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магадлан идэвхжлэгдсэн хөтөлбөрөөр эсэлтийн шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан үргэлжлүүлэн суралцагч бол 3-аас доошгүй голчтой байх шаардлагатай. Хэрэв магистрийн хөтөлбөр суралцагч бол мэргэжлэрийн 2-оос доошгүй жил ажилласан байх. Докторийн суралцагч мөн 3-аас доошгүй жил ажилласан судалгаа шинжилгээний бүтээлтэй байх зэрэг нөхцөлийг биелүүлэх шаардлагатай. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч Засгийн газар хоорондын гэрээгээр суралцахад тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөр болон додуур байрны зардлыг тухайн зардлын хэмжээгээр үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амжиргааны доод түвшингээр тогтооно. Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч оноо 2-оос доошгүй байх шаардлагатай. Зарим эрэлттэй мэргэжлэр суралцагч бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол эсэх мэргэжлийн хичээлийн эсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан байх. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлд 3, түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100%, 2.8-аас 3 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Зорилттой бүлгийн суралцагч бүтэн өнчин хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрх, хөгжлийн бэрхшээлтэй эцэг их, цаадан, урианхай, туваа өрх, нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш ихтэй сургууль сурдаг суралцагч нарт сургалтын буцалтгүй тусламж олгоно. Сургалтын зээлээр суралцагч бакалавр, магистр, докторийн хөтөлбөрт анхлан суралцаж буй үндсэн хөтөлбөрийн суралцагч нарт хүүгүй сургуулиан төгсөөд 4 жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэй сургалтын зээл олгож байна. Засгийн газраас багш мэргэжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх хүрээнд багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчдыг дэмжих, төгсөөд орон нутагт 3-аас доошгүй жил, нийслэлд 5-аас доошгүй жил багш мэргэжлэр ажиллах нөхцөлтэй тэтгэлгийг олгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хүртээмжтэй боловсруулах хүрээнд сургалтын буцалтгүй тусламжийг олгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч дараах материалыг бүрдүүлэн буцалтгүй тусламжийг авах боломжтой. Үүнд хүсэлтийн маягт бөглөх, өргөдөл, иргэний үнэлгээний лавлгаа, төрсний гэрчилгээний хуулбар, эсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн дипломын хуулбар, магистр докторийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар, үргэлжлүүлэн суралцах бол голч дүнгийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт зэрэг багтана.